Ажлаа бичээд хадгалчихлаа. Одоо баримтаа хэвлэх үйлдэлээ. Word дээр хийсэн баримтаа хэвлэхээс өмнө урьдчилан харах бас хэвлэх командуудыг өгөх амархан. Одоо та бүхэнд хэвлэх командыг зааж өгье. Ctrl P товчнууд дээр зэрэг дарна. Эсвэл File tab руу ороод Print гэж дарахад хэвлэх тохиргоо гарч ирнэ. Хийсэн баримтаа цонхны баруун талаас харж болно. Zoom туршлуур дээр дараад ойртуулж бас холдуулж харснаар хэвлэх үе таны баримт ямар харагдах зураглалтай танилцж болно. Бас хуудасаа дээш доош гүйлгэж болно. Хүссэн хуудас руу очих боломжтой. Харин зүүн талд нь хэвлэгч сонгох бас баримтын тоо, ширхгийг тохируулах команд байгаа. Хэрвээ өөр хэвлэгчээр хэвлэмээр байгаа бол доошоо заасан сум дээр дараад хэвлэгчээ сонгох боломжтой. Жагсаалтанд байгаа хэвлэгч нараас зарим нь бодит биш. Жишээлбэл хэрвээ та компьютер дээр Adobe Acrobat суулгасан бол Acrobat PDF гэсэн хэвлэгч гарч ирдэг. Энэ нь бодит хэвлэгч биш. Баримтаа факс машинаар хэвлэх болно. Баримтаа Microsoft OneNote 2010 руу илгээх товчлуур байна. Энэ нь програм бөгөөд бодит хэвлэгч биш юм. Хэвлэх тохиргооны команд нь зөвхөн хэвлээ зогсохгүй таны баримтыг зарим програмууд руу илгээх командтай байдаг гэдгийг мэдээд авахд илүүдэхгүй. Хэрвээ таны хэвлэгч жагсаалтанд байхгүй байгаа бол Add Printer команд дээр дарж албан байгууллагынхаа сүлжээнд байдаг хэвлэгчийг сонгоод хэвлэх боломжтой. Print to File командыг бараг хэрэгэлдэггүй. Хүмүүс баримтаа ямар нэг програм руу илгээх эсвэл шууд хэвлэх боломжтой учраас заавлын товчийг хэрэгэлдэггүй юм а. Үндсэн хэвлэгчд ногоон тэмдэгтэй байдаг. Үндсэн гэдэг нь таны баримтуудыг байнга хэвлэх хэвлэгч юм. Хэрвээ үндсэн хэвлэгчээ солихыг хүсвэл Windows-ийн Start C-ийг дараад Control Panel руу ороод View Devices and Printers гэсэн товчлуур дээр дарангууд таны компьютер эсвэл байгууллагын сүлжээний холбоотой төхөөрөмжүүлэн хэвлэгч нар гарч ирнэ. Сонгох хэвлэгчийнхээ зурагны дээр хулгана байрлуулад баруун товчлуур дээр дараад Set as Default Printer гэдгийг сонгоно. Ингээд баримт хэвлэх үед таны шинээр сонгосон хэвлэгч үндсэн хэвлэгч болсон байх бөгөөд ногоон тэмдэгтэй байх болно. Энэ нь зөвхөн Word гэлтгүй бүх Office програмууд дээр ижилхэн байдаг. Ногоон тэмдэгтэй үндсэн хэвлэгч нь зөвхөн Word дээр бус таны компьютерийн хэвлэх командтай холбоотой бүх програм дээр ашиглагдах болно. Та баримтаа өнгөтөр хэвлэж болно, эсвэл хар цагаанаар хэвлэж болно, бас факс руу илгээж болно. Хэдэн хувь хэвлэх тохиргоо тохируулж болно. Ингээд хамгийн сүүлд Print команд дээр дараад баримтаа хэвлэгчээр гарч ирэхийг хүлээх л үйлдэлээ. Ингээд та үндсэн хэвлэгчийг яаж солих талаар сурлаа. Хэвлэх тохиргоотой холбоотой мэдээллийг дараагийн хичээлдэр илүү дэлгэрүүлж үзэх болно.